Зайнаас зөвлөгөө үзүүлэх нээлтийн ёслолын үйл ажиллагаа ийхүү албан ёсоор эхлэхэд бэлэн боллоо. Монголд бол энэ мэдээллийн технологийн хөгжлийн хурд бол бас харьцангуй богино хугацаанд нэвтэрсэн. Энэ болцоон дээр тулгуурлаад заавал эмнэлэгт ирэхгүйгээр өөрийнхөө орон нутгаас солонгосын мэргэжлүүдтэйгээ холбогдож, эмчтэйгээ холбогдож зөвлөгөө авах ийм болцоо бас нэгдэнэ. 안녕하십니까. 반갑습니다. 자, сайн байцгаана уу? Та бүхэнд оролцсондоо баяртай байна. 네, 너무 반가웠고요. 이게 앞으로 오늘 MOU를 맺은 이후로 우리 양병원 간에 또 한국과 몽골 간에 의료 분야에 있어서 협력이 더 잘 이루어질 것이라는 좋은 징조가 아닐까 그런 생각을 해봅니다. За, тэгээд маш их одоо сэтгэл хөдлөж бас баяртай байгаа дахин хэлмээр байна. Тэгээд энэ нь өөрөө цаашлаад хоёр улсын маань одоо хамтын ажиллагаа ялангуяа эрүүл мэндийн салбарт одоо хөгжин дэвшгийн ийм тод тэмдэг юм болов уу гэж би хувьдаа бодож байна. 예를 들어서 감사드리고 우리 몽고의 의료 수준을 환자 케어의 수준을 높이는 데 있어서 저희 힘 닿는 대로 노력을 많이 하겠습니다. За, тэгээд чин сэтгэлийн талархлыг та бүхэндээ илэрхийлье. Тэгээд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын одоо хөгжлийн төлөө миний би одоо хүрэх хүчээ хүрэх газар хүртэл одоо зүтгэж та бүхэндээ яг хамтарч ажиллах болно гэдгийг илэрхийлье. За ингээд өнөөдрийн үйл ажиллагааныхаа гол хэсэгт оръё. Улсын 2 дугаар төвийн эмнэлэг болон Жуан их сургуулийн эрүүл мэндийн төвийн хооронд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болох гэж байна. За энэхүү ёслолын үйл ажиллагаанд улсын 2 дугаар төвийн эмнэлгийн захирал Бямбдорж болон Жуан их сургуулийн эрүүл мэндийн төвийн захирал И чулхын нарыг суудлаа эзэлхийг хүсэж байна. Санамж бичгийн хүрээнд яг 2 дугаар эмнэлгийн хүлээж байгаа хариуцлага хамтын ажиллагааны хүрээнд ер нь юу хийх вэ? Тэгээ өнөөдрийн энэ санамж бичиг бас цаг үеэ олсыг чухал ажиллалаа. Эрүүл мэндийн сайд мөнгө сайхны үүрэг өгсөний хүрээнд бол Монгол улсын 2 дугаар төвийн эмнэлэг бол захим шилжилт, захим эмнэлгийн нээж ажиллуулах бэлтгэл ажлын хүрээнд бид нар олон ажлуудыг зохион байгуулж байна. Энэ ажлын нэг нь бол өнөөдөр Жуан их сургуультай хамтын ажиллагааны гэрээ хийгээд энэ хүрээнд бол одоо эмч мэргэжлүүдийг сургах, дадлагжуулах, харилцан туушрах, солилцох. Дээрээс нь шаардлагатай бол солонгосын мэргэжлүүд захимаар зөвлөгөө өгөх, солонгост дэмжлүүлсэн иргэд маань профессоруудтайгаа, эмч нартайгаа шууд онлайнаар зөвлөгөө авахын болцоо нэгдэнэ. За мөн резиденц төгссөн залуу эмч нарыг дахин давтан сургах, за эмчнэрийн ур чадварыг нэмэгдүүлэх тал дээр нь улсын 2 дугаар төвийн эмнэлэг Жуан их сургууль хоёр бол хамтарч ажиллах юм боломжийн төслийг бас судалгаар санамж бичиг гарын үсэг зурсан байна. Та саялагийн эмнэлэг нь бүгднээ Солонгос улсын Жуан их сургуулийн дээрх нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд монголчууд бүгднээ Солонгос улсын тэргүүр зэргийн эмнэлэгт очиж үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Гол давуу талууд нь юу гэхээр тухайн эмнэлэг нь өөрөө хэмнэл оюухан дээр суурилсан эрүүл мэндийн технологиор бүрэн томилогдсон эмнэлэг байдаг. Хоёрдугаарт болохоор тухайн эмнэлгийн эмч мэргэжилтэнгүүд бол дэлхийд болон бүгднээ Солонгос улстай тэргүүлэх зэргийн эмч нартай
гуравдугаарт хамгийн гол давуу тал нь бид нэр заавал тухайн эмнэлэг дээр очихгүйгээр урьдчилан бид нар онлайнаар тухайн эмч мэрэгчлэнгүүдэд зөвлөгөө авч үйлчлүүлэх боломжтой болж эхэлж байгаа гэсэн үг. Урьдчилаад бид нар онлайнаар зөвлөгөө авснараа тухайн үйлчлүүлэгчдээ бид нар эмчилгээ үйлчлэгийг хэрхэн авах вэ? Монголд өгж болох шинжилгээнүүдээс болон Солонгос улсад өгөх шинжилгээ, эмчилгээнүүдийн тодорхой мэдээллүүдээ бүрэн авсны дараа үйлчлүүлнэ. Тэгэхээр Ойтаас аялал агентлаг нь бол тухайн үйлчлэгээний бүх хөтөлбөрийг зохион байгуулж Монгол улсаас зорчих болон очоод онгоцны буудлаас авах тухайн эмч өвчтний шахар болон өөрийн байрлах байр гэх мэтлэнгийн бүх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Тэгэхээр бүгд Солонгос улсыг зорин эмчлүүлэхээр хүсч буй үйлчлүүлэгчид маань Ойтаас аялал агентлагтай холбогдоорой.